За Монголын уулчдын дунд алтан ирвэс хэмээх одоо ийм нэр хүндтэй цолны болцол хангах ийм 10 сайхан өндөр уул байдаг. За манай багийн хувьд болохоор энэхүү 10 уулыг нэг үйлрэлт багтааж одоо ийм авирах одоо ийм маш сорилттой ийм гоё аяллалын төлөвлөгөө гаргаад за үүнийхээ дагуу одоо эртнээс бэлтгэл хийж эхэлсэн. Тий, уртлын усч урт болохоор нөгөө нэг энэ хоёрын хооронд ийзэн. Тий, хоол татчих чадахгүй шүү дээ. Ингээд хачаад байна. Ингээд тий. За манай аялал маань бол одоо бас маш саад бэрхшээлтэйгээр ер нь эхэлсэн. Машинаас авахулаад өглөө эрт гарах гал байсан чинь машин маань ирэхгүй. Эхний авсан машин маань ерөөсөө алгуулчаад хүн нуцаа авахгүй. Зөндөө олон машин солисоор агаад гурвт машинтайгаа Лүнгийн цаатлын урхан дээр уулзаад тэндээ болохоор бас нэг 3-4 цаг хүлээж иж яг цаашаа аялал явах машинтайгаа уулзаад оройны 7 цагт хэдүүлээ ачаад яг хөдөлсөн. Nice. Баг Монгол хичээдэг байгаа юм шүү. Тий. Соо Монголоо доо. Маргааш нь өглөө эрт харин хөдлөөд тэгэл жирэмхийдээ нэг замдаа жигдэрх юмдаа ороод бунда явцгаасан. Алтан ирвэсээ анхны уул Сутай хайрхан байсан хамгийн ихний авиралт. Миний хувьд бол Сутай хайрхан хамгийн анхны өндөр уул анхны мөнх цастай уул байсан. За манай багийн хувьд болохоор одоо өндөр ууланд өмнө бас явж үзээгүй ийм залуу уулчид байсан учраас бид нар бол одоо эхнийхээ уулыг харьцангуй цаснуурах, ангалд унах ч үгүй юм уу тийм эрсдэл багтай. За цаг агаарынхаа байдлыг ер нь сайн төлөвлөж гарах юм бол ер нь өндөр уулын одоо тэр анхны босго тэр мэдрэмжүүдийг өгч чадах үс уулаар одоо Сутай хайрхнаа сонгоод за ингээд явцгаасан. Улаанбаатар хотоос гараад өөр ангаа дээр ороод ирсэн чинь би жоохон тааруу халуурах гээд болдгоо. Ер нь халуурч хоолой өвдө халуурч байгаа ер нь мэдсэн. Гэтэ багийнхандаа хэллээ. За ингээд энэ одоос тэр хоол руу явж одоо нэг тэгж ингэж яриад яхаа өгч одоо. Тэгээ явсаар бол Сутай хайрхны Бовлтын аймгийн Сутай хайрхны бэлтгэсэн чинь бүр хоолой бүр таг болцтой. Манай яг Сутай хайрхан лөө авиралт их өглөө нь манай багийн Жон гэдэг нэг залуу байсан. Тэрний ер нь бол би бол нилээ тааруухан тэгээ хоолонд идэж чадахгүй айгүй тийм сонирн байгаад байсан. Бүр ингээд тэр залууг ингээд харсан шиг бүгд нэг сүнсэн зайлцсан тийм нэг юм чив чимээгүй л хүн л яваад тахгүй. Тэгээ би бүр сүултээ санаа зовоод очиад асууж байгаа. За юу болсон бэ өгш яас ийсэн гэдгсэн чи миний ингээд хоолоо өвдсөн байсан юм аа гэд. Тэгээ би бүр гайхаад хүүхч ёо. За тэр тэр чи юу илээ? Сарлаг. Гол нь л. Би ч анх ерөөсөн уул муул бичний фактор яадаг. Тэгээд бабук ахын бичлэгийг үзэл нэг айгу гой санагдал. Тэгээд UB хайкинд алхаад гişүн болоод би шангаа яваад. Тэгэл нэх удаагүй шууд гişүн болоод шууд наашаасан. Өөдөөд.
хажууд нь очиод байгалийн сайхныг мэдрэхээс гадна за би чинь яг энэ уулын оргил дээр гарна штэ гэж тэгж бодоод за би ч одоо юу хийчихвэл гэж яг дайралт хийж эхэлж амжааг байхдаа л яг тэгж бодож исэн. Асгаад буцааж игээд идэв. Асгаад буцааж. Чи дүүр чинь л дээ. Тийм ээ. Сайн дүүрнэ. Синжийн тасагтл гинэ. Наач бас том л байна. Том байна тийм. Том байна. Тийм, наач жаа сул байна. Бараг 3 хайрцмаар хойшлоо. 2 хайрцмаар ч юм уу хойшлоо. Кободоос оруулсан юм уу? Байна. Наад ховлтон тааруулж хагаад татангууд так гэл нэг гоё орно. Тэр нь унтах 2 цагийн зай байсан. Тэгээ би чи юм догтлоод юу унтч мунтах өнөөрч хөрхгүй тэгэл за яад юм бол ямар хөө байт юм бол гэж бодоод цаг маань болоод тэгсэн чинь гадаа салхилаад майхан дээр ингээ бороо нэгээр туслаад тэгээ би чи юу байж болох зүгээр за одоо энд ингэж байгаа юм чинь уулын 4000 та уулын оргил бол үнэхээр бүр амар хэцүү байгаа гэж бодцсон хамаг юм давхруулж өмсөөл өвлийн малгай юу гэдэг бүгдийг давхруулж өмсөөд тэгээ анх ямар ч мэдлэг байхгүй ч карампоно шууд эхлээд юм майхнагаа гадаа хүртэл өмсөөд манай ах нарын зарим нь бол ярьсан л байгаа хэрэг бол Нэг хамгийн 2 жижигхэн багийн гишүүн маань карампано өмссөн. Шууд энтэй ингээл явах юм бахтаа гэж хөөрхө ярилцаал. Нэг нь карампано өмсөн, нөгөөх нь өмсөхгүй сууж исэн. Тэгээд дараа нь болохоор ингээл хоорондоо ярьж байхдаа хөвгөлтэй болгож ярьцгааж исэн. Үнэхээр тэр дороос яг өмсөө явна гэж бодож исэн гэсэн. За тав ах уу. За долоолаа. За алтан ерөөсөө элийн анхны улстай ярихныхаа бэлдэрсэн байна. За окей, багт ажилласан яа. Комины аваад явчих юм уу тэгээд. Тэгээд дагаад. Жон би юу гэрхэд байвал хэлээрэй. За. Инг чинь тэгж нэтэргээл тэр дор нь юу н тий тэр дор нь л хэлсэн дээ. За. Тэгээ шүн бүгд юм тухныг ирэлтэй. Тэгэл за юу л хийгээ яваад байна да би одоо юу хийчихвдээ л гэж бодож. Тэгэл яг за ингээд тоогоо аваад алхаад ихтэйгээл тэгэл алхахад нь яг л ингээд чих дүнгнээл ингээд тэгэл энэ талаар ингээд яг ингээд бүр ингээд хажууд ингээд амтан ч яваад байгаа юм шиг. Тэгэл салхилаад ингээд бүх ингээд нэг жоохон аимшигтэй байсан л та. Тэгээд дэшээ ингээд гараад нөлөө явж хахад ингээд хадтай хэсэг байгаа юм. Яг анх алхаж байгаа болохоор мэдээж авсан, сурж авсан зүйлүүд мэдээж айгүйх байгаа. Хадтай хэсэгт нь би нөгөө нэг таяга гарнаасаа салахгүй ингээд шууд уртаар нь ингээд яг энэ гарандаа хичээд тэг ингээд алхаадсэн чи ингээд яг ингээд эвгүй нэг мөрөө цохол ингээд гар эвгүй өшөдөлсөн. Тэгсэн чинь нөгөө хамт явж исэн уулчт маань юутэй үед хад ихтэй үед таягныхаа уяаг ингээ гарнаасаа салгаад барай явчаарэ. Тэгээд яг энэ мэдчтэн ингээд баг багаар айгүйх юм сурсан. Тэгээд миний ингээд хөлийн шүрмэс ингээ бадаараад хөл ингээд бүр бүр амар чичээс бичгээ. Тэгээд ингээ хөлөө ингээ зөөж чадахгүй айгүй хэцүү байсан надад бол. Тэгээл яг тухайн үедээ айгүй ч одоо яах вэ? Яна энэ хүмүүсийн ажиллаас уучих үедээ ингээл хоногийн ингээл хойшлуулад авах үедээ цагнаас нь уучих үедээ ч юм уу санаа зовж исэн юм бол мунтахгүй айгүйх байгаа. Нэ? Сонголт хийхтэй. Тий, одоо зүгтээд дэш хараа. Зүгтээлч. Эцэг үгүй. Одоо наваг дарангууд амьсгалсан шүү дээ. Нилээ явсан бид чинь нилээ хад чулуутай замаар явсан өссөн нилээ ширүүнч явсан тийм багийн гişүүд бас нилээ сайн явсан. Ер нь бол баг ямар байх ёстой вэ гэдгийг ер нь өндөр ууланд л мэдчих авах юм байлаа. Тэгээ яг тэр чулууг даваад яг зас руу орох тэр бүчүүд яг байгалийн нэг хүчтэй шалгуур бид тэр тулгарсан. Тэр нь болохоор салхи нэмэгдэж эхэлсэн. Тэр үед л бол бодсондоо за ямар ч байсан ихний ориглын хүнд давуу нь байгалийн шалгуураас гарч ирж байгаа юм байна. Салхи бол бүр үнэхээр хүчтэй байсан. Нүүр нүд салхилж ирсэн.
Тэгээ ямар ч байсан бид нар багаараа ингээд оргил руугаа явж байгаа учраас одоо нэг нэгэндээ ингээд олсондоо хийндээ саад болохгүй, бэрхшээл болохгүй гэдэг үүднээс бид нар бол зүтгэсэн. Тэгэл бидэд яг оргилд гарсан жил яг Сутай хайрхны оргилд битүү ийм шуургатай юу ч харагдахгүй. Тэгэл би чи ерөнхийдөө нэг ганц хоёр уулын кино үзчихсэн ерөнхийдөө. Юу энэ ч баар кино юм шиг угаасаа яг тийм л бодолтой байсан. Цасаар орой дээр цасаар шуурч исэн гэрнээ бүр гараад ирсэн чи бүр үнэхээр гоё байсан. Тэгээд хамаг сэтгэл санаа өргөгдөв. Нөгөө өвжсэн халуурч исэн юм маань мартагтаал ирсэн чи. Манай адмирал Бабукагийн төрсөн өдөр бас тэр өдөр бас таараад тэгээд өнөөдөр миний төрсөн өдөр гэдгсэн чи вау гэл. Бас ийм гоё газар ирчээд ингээд төрсөн өдрөө бас тэмдэглэж болд юм уу гэж бодсон. Алтан ирсэн баг 5 сарын 15-нд орон нутгийн цагаар 40 минутанд Сутай хайрхан дээр багаар амжилттай гарч ирлээ. Ее. За тэгээд оргил дээр гарсан мэдрэмж бол одоо мэдээж маш гоё байсан. За тэгээд тэнд болсон бас гоё нэг үйл явдал бол миний төрсөн өдөр тохиосон. За тэгээд өөрийнхөө төрсөн өдрийг Сутай хайрхныхаа оргил дээр багийн гишүүдийнхээ хамт тэр гоё мөчүүдийг бол өнгөрөх маш гоё байсан. Тэр бол бас миний ер нь өмнө нь болж байгаагүй яг тийм гоё дурсамжтай юм төрсөн өдөр маань болж чадсан. За тэгээд тэндээсээ бас цаг алдалгүй эртхэн уруудах юм шийдвэр гаргаад дурсгалын зураг хөргөө даруулчаад за тэгээд багаараа шууд бууцгаасан. За буугаад цэцнийхаа ирмэгдээр ирээд шууд багж хэрэгслээ хураагаад олсноосоо гараад за ингээд уруудсан. Тэндээ бол цайлаагүй жоохон доошоо уруудж жагаад нөмөртэй газар очиж жагаад цайлах гэсэн шийдвэр гаргаад ингээд доошоо буусан. Асар дээр очиод яг авдаг хамгийн гоё зүйл нь юу вэ гэхлээр те цүнхээ тайлах, хувцаа тайлах, гутлаа тайлах тэр мэдрэмж бол бүр үнэхээр cool. Яагаад вэ гэхлээр нөгөө бүх зүйлээ нөгөө эхний авиралтаараа ингээд эхний сорилтондоо орчиж байгаа учраас яг дараагийн уулын сэтгэл зүй одоо ингээд Сутай хайрхантайгаа цуг ингээд те дараагийнхаа хайрхан руу авирах юм байна гэдэг тийм урам зориг орж ирж байгаа байхгүй. Тэгээ яг нөгөө яг бие амраагаал тэгээд бөөндөө сайхан тэндээ хоол цагаа идчихээд бид нар бүх бараа одоо майхан сав өмсөх хувцснууд цэгцлээд програмд очиод явсан. Тухайн үед тэгээд бүгд ядарцаасан байсан болохоор програм дотор ер нь утцгааж явсан. Яг тэр үеэр би нэг хальт зүрмүүлээс сэрх хооронд нэгсэн чинь нүдний шидний хажуудлаас нэг юм цагаан гэрэл тусаад болтгоо. Энэ програм чи хойноо цонхтой юу илээ? Яагаад гэрэл тусаад нэгэд эргээ харсан чинь хойтлын хаалга онгорхоо иж идэх юм. Нэрээ хаалга онгоцсон. Хойноос арчаанууд унтсан байсан. Тэгэл за ямар ч гэсэн эндээсээ ингээд буугаад яг манай багийн 4 хүн үлдээд тэгээд нөгөө фургоны жолооч маань болохоор буцаж яваад хувцснуудаа хайна гэж явж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэр өдөр нөгөө Сутай хайрхнаас уруудсан буугаад ирсэн чинь жоохон тийм хүүтэн салхитай өдөр байсан. Ядж хахад маш үйлэрхэг салхитай юугүй борошох гээд Жолооч маань машин маань нэг 40 минутын дараа бид нар дээр эргэж ирснээр бид нар ингээд суугаад тонхил дээр очиод жононгоо бол одоо ингээд эмчэд үзүүлсэн. За тэгээд эмчэд үзүүлж байхад одоо эмч одоо үзчихэд уушгинд одоо нэглүүлсэн зүйлгүй одоо хатгаа байхгүй байна. Хоолоо бол одоо нэлээд өрөвсөлттэй учраас хүчтэй антибиотик уух шаардлагатай, ингээд тусал хийх шаардлагатай. Тэгээд энэ эмчилгээнүүдийг хийх юм бол одоо аяллаа үргэлжлүүлж болно гэж за одоо ийм эмчийн зөвлөгөө авсан учраас за ингээд ийм тангаа тэндээ базаагаад тэгээд шууд аяллаа багаараа цааш үргэлжлүүлэх за ийм шийдвэр гаргаад явсан. За тэгээд ийхүү одоо манай алтан ерөөс аяллаа маань хамгийн эхний авиралт болох одоо Сутай хайрхны маань авиралт амжилттай болж дууссан байгаа.